өшөлтөд авчааг гэдэг шүү. За өшөлтийг үүсгэхдээ мэдээж тулааны өөрлөлт гэж байна. Өөрлөлтийг яаж авах вэ гэхээр за хөлдөө үнний хэмжээний зайтай зогсоод за баруун талдаа өгч бол баруун удаа агшаа татна. За зүүн талдаа өгч бол зүүн удаа агшаа татна. Баруун талдаа өгч үзүүлээ. Баруун удаа агшаа татлаа. За яг ийм чигээрээ харсан байгаа учраас одоо энэ баруун гартал руугаа 45 градус эргэх хэрэгтэй. За эндээс гар уртлын гар уртаалаа артлын гар шанаандаа болон нүднийхөө ойролцоо авсан болно. За урд ч гэсэн адил дээш. За хоёр гар ийм тохоо ийм биш. Гол хэсгээд өцгөшөө биш. Яг дундаж таны тохоо энэ цээж авирах гээц хэсгийг хамгаалах бэлэн. За ингэж өрөлтөө авна. За эндээс өшгөлтийн дээгүүрийг үүсгэн. Улааны явц эндээс өрнө. За энэ өшгөлт маань яаж өшгөлөх вэ гэхээр хөлийн одоо өлмийн доод хэсэг буюу энэ хэсгээр өшгөлнө гэсэн. За бүх өшгөлтийн дээгүүрийн хамгийн ихнийх нь суур үндс нь өвдөг гаргал гэдэг байгаа. Өвдөг гаргал. За үзүүлээ. Өвдөө нонгон сараалаа өлмийн живцэн маань гэхдээ хуруугаар татна. За эндээс өшгөлтийг үүсгэх гэсэн. За харуулъя. Эндээс авчаагийн өшгөлтөд детальчилж харуулъя. За авчаагийн гэдэг маань үндсэндээ өмнө байгаа үнэ огшаан чигээр нь жийж өшгөлнө гэсэн. За детальчилж үзүүлэх юм бол өвдөө дээш гаргаж явахдаа доод хөл дээр шууд эргэж өгөх. За эндээс өшгөлт үүсгэхдээ ингээд арга бичсэн. Энд үзэгч нь ингэж оцоогоо буюу таны аргад үлдэх ёсгүй. Яагаад гэхээр энэ таац буюу үзэгсийг урагшаа сайн ингэж оруулж өгөх хэрэгтэй байна. Тэгснээр таны өшгөлтийн тэнцвэр болоод таны өшгөлтийн хүчин хамаагүй илүү тухайн үедээ хүчтэй тэнцвэртэй болчихно гэсэн. За өшгөлж үзүүлээ. Өшгөлтөө уцаагаад хөлөө нуглаад татаж авах. Татаад байранд ээж өстэй. Эгжээж дараагийн өшгөлт. За байранд өшгөлтөө татлаа байранд ээглээ. Эсвэл өшгөлтөө урдаа тавилаа. Та дараагийн өшгөлтийг яаж хурдж хийхээс хамаарат өшгөлт чинь өшгөлөөр ардаа тавих эсвэл өшгөлөөр урдаа тавих гэсэн үйлдэлтэй байж байна гэсэн. За холболттой өшгөлж үзүүлээ. Эндээс өшгөлөөр ардаа татлаа уртлын өшгөлж болно. Эсвэл огшоо явж хөлөө хэрвээ өшгөлөөр урдаа тавих юм бол энэ үлцэн огшоо явж шүлгсэн. За ингээд үзүүлээ. Энэ байна. Эсвэл ардаа татлаа. За энэ маань жишээлх юм бол өшгөлөөр ардаа татлаа нөгөө хүмүүс гэнт гараа цогцох гэж мөнгөөр өшгөлөд ороод ирэх. Уртлын өдрөөс няцааж өгнө гэсэн. За эсвэл нөгөө хүн эндээс өшгөлөд нөгөө наашаа олчсан араас нь өөрөж өшгөлөө гэсэн. Хэрвээ нөгөө хүн чинь хэтэрхий дайрч тогтолдог бол бас энэ өшгөлтийг ухраад хийж байна. Эндээс өшгөлөө энэ аашаа төлөвлөлөө. За тэгээд үзүүлээ. Өшгөлөө аашаа төлөвлөлөө. За энэ байдлаар үндсэндээ 3 төрлөөр хийж өгч байна гэсэн. Байрандаа хийж байна, урагшаа явж хийж байна, агшаа ухаж хийж байна. Бүх өшгөлтүүд ийм процессор явагдах юм байна. За ер нь өшгөлтийн техник та бүхэн маш олон давтамжтайгаар, олон тоогоор хийх тусмаа таны бие яг биет чинь шингэж техник чинь өөрийн болж эзэмшдэг байгаа. Тийм учраас та бүхэн өнөөдрийн энэхүү өшгөлтийг маш сайн давтаж, маш сайн техникийн дагуу сураарай гэж зөвлөе. Баярлалаа.
Өнөөдрийн хичээл маань та бүхэнд таалагдсан бол subscribe дараад хонхон дээр дараарай.